Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа малчтын бага насны хүүхэд сургуульд суралцах хугацаанд гэрээсээ тогтмол сургуульд явах боломжгүй учраас хүүхдийн 2 дахь гэр болсон тэдний дотор байрыг зөвхөн унтах, хооллох, хичээл давтах төдийхнөөр биш. Харин тэдэнд шинэ орчин нөхцөлд дасан зохицоход туслах, өөрийгөө нээх, бие даах чадварыг нэмэгдүүлэн хөгжих боломжоор хангах, дотор байрны амьдралд дасан зохицож чадахгүйгээс үүдэн сурлагын хоцрогдолд орохоос урьдчилан сэргийлж хоцрогдлыг арилгахад нь дэмжлэг үзүүлэхээс орчин байхаар төлөвлөн 4 аймгийн 30 сумдын сургуулийн дотор байр бүрт хүүхэд хөгжлийн танхимыг байгуулад байна. Хүүхдүүдэд танхимд болгоно манай ангийн хүүхдүүд өдөр болгонд ангиараа ирж тоглодог. Тэгээд манай ангиас би зарим хүүхдүүдэд юу хийсаа хийж идгийг мэдэхгүй байтал би энэ дээрээ сайн мэдсэн. Манай ангийн өсөөл ихтэл шатар сайн тоглодгийг мэдсэн. Тэгээд бас манай ангийн бат зориг ч гэсэн даам цэнийг мэдсэн. Тэгээд манай ангийн эдэн хүүхдүүд шатрын дэмжээнд дараа төрүүлсэн. Тэгээд багш та нөгөө сайн байна гэж магтсан. За тэгээд энэ танхим маань байгуулагдсанаар хүүхдүүд маань одоо энэ танхимдаа дус сонирхолтой. За энд орж ирж хичээлээ хийн. За сургуулийн олон нийтийн ажилд хүүхдүүд маань бие дан оролцсон одоо улам нэмэгдэж байна. Дөрөвд хүүхдийн маань Ачи маань нутгийн хүмүүний сургуульд сурч байна 2 дугаар ангид. Энэ одоо хүүхэд хөгжлийн төв бий болсоор энэ хүүхдүүд одоо чөлөө цаг нь одоо өөртөө бас ашигтайгаар хүмүүжих сурахад нь бол нэмэр хандив болж байгаа. Урд нь бол яг хүүхэд хичээл тардаа тоглоод алга болчихдог. Ийм л байлаа. Одоо энэ хүүхэд хөгжлийн төв бий болсоор бид бол одоо эцэг бид нар санаа зовхгүй. Хичээлийн даалгаврыг хийлгэж тэгээд энд л одоо тоглож байж хүмүүжиж байгаа. Урд өмнө манай дотор байр хүүхдүүд хоолоо идэх, хичээлдээ явдаг, даалгавраа хийдэг, унтдаг, хуваарь ажиллаа хийдэг ийм л хэвийн үйл ажиллагаатай байсан бол энэ хүүхэд хөгжлийн танхимтай басна. Хүүхэд хөгжлийн танхимд маань ямар үйл ажиллагаа явуулж байна? Ямар шинэ тоглоом сурах уу, багш маань юу зохио, бид хамтарч багштайгаа юу бүтээх вэ гэж сонирхож өөрийгөө бие авах чадвар сайжирсан. Хүүхэд бүхэн өөр өөрийн ертөнцтэй. ертөнцийн наран ганцхан байдаг ч хүүхэд бүрт өөр өөрийн наран мандаж байдаг. Энэ үед хүүхдийн хөгжилд зориулсан бүхэн түүнд насан туршид нь тодор хадгалагдсан үлдэх учраас амьдрах сурах орчныг цаг хугацаанд нь зөв бүрдүүлэх нь асар хариуцлагатай ажил билээ. Тиймээс малчтын хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэдэнд боловсрол олгоход ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны хүүхэд хөгжлийн танхимын гүйцэтгэж байгаа үүрэг их юм а. Энэхүү хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрийн үр шимийг дотор байр болон айлд амьдардаг бага ангийн 4600 хүүхэд хүртээд байна. За би ч олон жилийн хүүхдүүдтэйгээ бужигнаас сурцсан болохоор эхний үед бол тэтгэврт харсны дараа чи хийх юм олдохгүй. За одоо ингээд 1:30 болохын үед чи нэг юм мартагчаад байгаа юм шиг санагдаад л ингээд гэгэлзээд байдаг гэсэн. Гэтэл одоо энэ хүүхд хөгжлийн төвд манай багш нар ирж ажиллаач гэд ажилласнаас хойш би бас яг л одоо буцаад ажилдаа орсон юм шиг сайхан санагдаж байгаа надад. Энэ маань бол одоо нэгдүгээр багш нартаа бас дэм болж гин гэж боддог. Хоёрдугаарт би бас өөрийнхөө нөгөө хийж сурсан, дадад сурсан ажлаа хийгээд надад бас сайхан байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд дотор байранд маань хүүхэд хөгжлийн танхим байгуулагдаж хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр дотор байранд маань нэлээдгүй ахиц амжилт гарлаа. Энэ хичээлийн жилээс өмнө бол бага боловсролын тэрэн дотроо 6 настай сурагчид 1-2-ын төдийлт дотор байранд амьдардаг байсан бол энэ хичээлийн жилд 6 настай 6 сурагч шинээр амьдрахаар болж орсон. Тус байранд байгуулагдсан хүүхэд хөгжлийн танхим тэр танхимд хичээлж байгаа хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр хэрэгжиж байгаагийн үр дүн гэж бид нар бодож байна. Сумын төвд бол одоо хөдөөнөөс өөрсдийн ах トゥ хамаатан садан дээр ирж айлд амьдарч байгаа хүүхдүүд одоо илүү байранд орох юм сонирхолтой болж байна гэж одоо манай бас олон нийтийн боловсролын зөвлөлийнхэн мөн одоо хүүхдийн элч нар маань бас дууруулж байдаг. Мөн одоо мэдээж одоо энэ үйл ажиллагаа ийм сайхан үйл ажиллагаанд сум орнотын зүгээс тодорхой хэмжээний бас дэмжлэг төсөлцөө үзүүлэхийг бид хичээж ажиллаж байгаа.
Сонгод явах би зөндөө мөрөддөг. Сургууль харахаараа сонгонд яваад амар гоё. Бас хөгжилтэй олон найзтайсаар түүнэртэй дээр бүжиг зааж өгөөд амар гоё хөгжилтэй нэ. Эмээдээ тусалд гэрийнхээ ажлыг хийдэг байсан. Ус зөөж хийдгүйсэн. Тэгээд тэкондод хичээллээд тэгээд дуу унаад булчмаа сайжраа. Тэгээд чадaltaй болоод усаа зөөдөг гэсэн. Эмээ одоо гэрийнхээ бүх ажлыг хийж чаддаг байсан юм чи одоо ээж авдаа ч гэсэн тусалж байгаарэ гэсэн. Надтай хамт дугуйнж тоглодог байсан найзууд маань бүгд надтай хамт сонгонд орсон. Зарим нь уран уншлаг, даам тэгээд тэкондо эдэрт орсон. Би бол зураг дуртай. Би энэ хүүхд хөгжлийн танхим эхлэхэд би зургийн хичээлийг сонгосон. Тэгээд аав тэмцээнд ороход миний удаа ингээ сайн зөөл зураг сайн зурдаг болно гэж хэлсэн. Би хүүхд хөгжлийн танхим байгуулагдсанаас хойш би нэхэмлийн сонгонд ороод өөрийнхөө өмсөх бэли малгай эдрийг нэхэж сурсан. Би өнөөдөр охиноо эргэж ирсэн. Гэсэн чинь миний охин өвлийн, бэли, малгай, омстэйгээ бүхөө юм ингээд нэхэж гатгсан байна. Тэгээд охиноо ингээд ийм өөрөө авьяастай байна. Хараад их баярлж. Намайг Ануужин гэдэг. Би 5 дугаар ангид сурдаг. Өнгөрсөн хичээлийн жилээс эхэлж энэ цаасан урлал сонгонд хамрагдсан. Тэгээд манай энэ цаасан урлал сонгон маань календар ашиглаж энэ ширээний ном хийсэн байгаа. Энэ болохоор цаасан шигтгэмэл, цаасны улмайгаар малгай, цамц. Энэ болохоор янз бүрийн нугалмай хайчилбараар ашиглаж юм тугалны нухай юмгээд хажууд нь юм дөрвөн мөрчлөлийг зохиосон. Монгол улсад хүн хөгжлийн орбилд хүрэх зам бол боловсрал. Тэгвэл Монголын алслагдсан хөдөөгийн 30 сумын 5-10 насны 7500 орчим хүүхдийн боловсролын үр дүнг сайжруулахад алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулахын төслийн 3 зорилтын нэг болох гэр бүлээсээ хол болон дотуур байранд амьдарч байгаа бага ангийн хүүхдүүдэд туслан хичээлийн бус цагийн нэмэлт үйл ажиллагаанд бага ангийн хүүхдүүдийг татан оролцуулж сургуулийн дотуур байранд хүүхдэд ээлтэй орчинд бүрдүүлэхэд хүчин зүтгэж байгаа бүх хүмүүст Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ өмнөөс ариун цагаан үйлсдэд амжилт хүсэж сайн эрүүлэг өргөн энэхүү танилцуулга өндөрлөж байна.